Энэ бүх төлөөлж байна. Хөх мөндөр. Зохиолч Сойрхын Пүрвсрэн. Өгүүлэгч Мэнд Жаргалын Батмагнай. Хөх мөндөр шиг морд минь үү, хөлсөн сэврээгүй уулс минь үү, хөндийн жавар цуулж ирсэн хөлстэй морд минь, хөхөл дэлэн дэрэгтэл газар цавчлан дүүхэлзэн, үүлэн хэтэ тэнгэрийн одод ботортол шилгээхэд үйдсэн халтар зүсэнд нь мөсөн мөндөр шаргэн, морд осонцгой Монгол азарганы төлөв минь үү, мор гэхэд ондоо хүннүү хүлгийн сүнс минь үү. Чөтгөр бурхан хоёртой дөрөө харшихгүй дагшин, чөдөр тушаа хоёртой тавилан таарахгүй дагшин, цөхрөл гунгаар ногтлуулж толгой гудайн зогсохгүй, чөмөг царцсан жавард самсаа бүрээдэн янцгаах, хөх мөндөр шиг хөх морд минь үү, хүмүүн бичиг шиг босоо тэргүүн өндөр морд минь үү. Ханилсандан халгаатай шулам гэж дээр дооргүй шивтэндэг бэлгэм утаа өгөн дөжирсэн мэт чимээ энергүй явдагч, бодолд автсан ботхон бор нүдэнд нь нууцхан гуник тунарсан жижигхэн шар бүсгүйг уран цангилгэнэ. Ажилсаг шава бүсгүйн гарын урыг гайхан багтахгүй хүн товгортын говийн ар өвөрт үгүй гэлцэвч бууж мордон эргэж төрхөөс эмээдэг харчууд орой үдэш нохой шуугуулан тойрч одно. Уран цэнгэлийн 10 хорооны ур шингэсэн тооцог малгай, арслан барс ноцолдуулан шагилсан гоёмсог дайлан, шавжгүй орондон өмгшсөн бууран тайлаг хатгсан аяганы ууд, үүлэн хээгэр гойсон оймсны хараа тэргүүтэн нь халахын хавтгаад олон харагдахгүй ховор нандин тоологдох хэдийч зорж очин үн хилцэх хүн ховроо. Утам судрын хөвөл халтар арвайгаар архирдаг арслан сэлж, амтаа бүхний уран улаан хэлийг тагнаагаан твхэттэл гайхшруулсан зүүн хүрээний бурханчлам данжин гівшин үсэрсэн цусны бүдгэрсэн толб хэмээх таамаг төдий яриа байдаг нь онсон зөрсөн хоёрын огтол дундаас төрсөн үгийн сэжүүр үнний хэлтэрхийг нь. Төгсөх бүс 225 жил чин гүрний туурганд хавчуулагдсан халах Монголын ард түмэн эргчлөө тусгаар тогтнолын төлөө үхэх хам урсах цусаан үл хайрлан тэмцэж ирсэн үе үеийн эх орончдын мөрөөдөл хүсэлд гэрэл тусгахаар зоригшолуудсан ноёд гисэн уран ухаан холч мэрэг ухаанаар их хүрээг захирсан манжин сандо амбанг хөөн зайлуулж төр засгаанд өхнүүлсэн үе буюу олнон өргөгдсөний 2 дугаар оны усан хулган жилийн хаврын тэргүүн сарын шөнийн 8-нд Даяар Монголын төр шашны хослон баригч наран гэрэлт төмөн наст эзэн хам богд гэгэнтэнд өргөн барих бэлгийн дэдийг бүрдүүлэх хөлгүй ажил халах дөрв шав 5 аймагт эцэг өсгөлгүй хөвөрч байлаа. Мэргэн ухаанаар эргчлөө тусгаар тогтнолон цогцлоосон ноёд гисэн оройн чимэг богд хааныхан гэгэм илмиг баясгах ховор нандин урлалыг өөрийн харьяат хошуудаас гаргаж олныг бишрүүлэх хэмээн бодсон сайн ноёнхан аймгийн ёс эзэн төгс очрын намнандарж ноён хамжлаг дардынхан дунд өндөр шан харамж хайрлах зар таран шуугуулснаар говь хангаа хосолсон эрдэн засгийн хошууны албат дансрын хүндийн ганц охин гой сумын авхан нойрыг хулжааж орхилоо. Их богд хайрхны арав ил цагаан нуурын зэгс халиурсан хөнди өгсөн дагшин урсгалт байдргийн гол дагуух уудам нутаг цаг байдргийн хүрэн бэлчээр бэндрия хөхнөр алдарт эгийн давааны зүүн бие чулуутын голын догшин цамнаа угалзарсан хангаа нурууны өвөр хүртэл өргөжлөх говь хангаан цэлгэр уудам нутаг даяар уран хэмээн алдарсан гой сумья авхан бүтэн сар нүд сэтгэлэн жилийн уралсан аягны хавдаг дээрхийн гигэнтэнд өргөл барьсан хүрээ баячуудын нүдийг хужралсан үлгэр домог мэт ярианаас үүдэлтэй давс хужиртай хууч ярианы үзүүр хөвөрсөөр нийслэл хүрээний зүүн дацангийн данжин гівштээр хөтөлж очих аваа. Гэгэн төрийн эзэн хам богд ламдан өргөн барихаар номин эрдний хөөрөг
10 цагаантай мэйл хазаар, даргангийн уран дархчуулын мөнгөн гүц, далай чанхар вангийн урчуудын мөнгөн аягнууд зүйдэл наамалгүй эмээлийн мод хийгээд алтаар жижигдсэн ган дөрөө мөнгөн тоногтой ган сэлбэртэй хит хутганаас эхлээд оосор бүчгүй орд цагаан гэр хүртэл эрүүлсэн байлаа. Тэдэн дунд өвөрлөгч нутгаас орж ирсэн хужаа савин гих инжан гэрийн уралсан нүдэн дил харагдахгүй соож зурагтай мөнгөлсөн зандан хайрцаг богд гэгэний шадар совингийн талд гойд нийцв хэмээн шугж байх үед гэнтэл орчлонд ижилгүй ганц олдошгүй ховор усны хашаар уралсан аяга гэнт гарч ирсэн нь олны нүдийг оддын гэрэлд өлгсөн мэт шуган үсэг байм. Нанкад гүрний алдарт засан цагаан гангар шаазангаас хол нэмгэн хийгээд зүйрэл хижилгүй тансаг сүүн цагаан хашаагийг шижир алтаар хаж тавин эмжиж цалин цагаан мөнгөөр доторлон 9 эрдний шигтгэхийг 9 талд нь суулгасан аяганаас онцгой сонин аягны ёроолд газар шүргэм өтгөн хурдлээ намируулсан хангал азраг газар завчлан үүсэж явахыг харсан хүн үгдүүгүй биширч байлаа. Тэрхүү аягны ёроолд сэлсэн аргамгийн дээд ажнай цагаан азраг сархтын охид өөргөхэд сая тодрон харагддаг гинэм. Басгүй амсар дүүрэн мэлтэлцэх архины амт өнрөөс шилтгаалan азрагны зүс ховилдог тухай даалам цэрэндэрж их хүрээний толгой баярчуудад магтаж ярьсан ажээ. Тийм сонин содон хорвоо ертөнцид байж боломгүй ховор нандин аяганд сайн ноён хан аймгийн хамжлаг ард гой сумьягийн уралсан үүлэн дунд өөрсөн янцгаах эдсэн богд Чингис хааны 92 загалыг толгой зөрүүлэн хатгсан аягны хавдаг яг сайхан тохирч харагдсан нь зарим чимд сайдын таалалд гойд нийцмэ. Англи Америкийн худалдаачид Орос Германы пүүс хоршооны эзэттэй пан зүсэргэж хөгшин Европ гуйлан хийгээд Жапон гүрнүүдээр зочилж хорвоогийн түмэн гайхамшигт нүд тайлсан хандман сайн ноёнхан намнан сүрэн даалам цэрэн чимэд жалхан суудагт дамдын базар тэргүүтээ экстэдэс гараар барьж нүдээр үзэн нэгэн дуугаар магтан саашаасан уран хийцэн эздийг урамшуулах арга халахын тэргүүн урчуудын цайлгаас сэтгэл дүүрэн гарсан тэр нэгэн үдэш жороо холиун морь хөлөлсөн данжин ламын хөнгөн жуудан суугаад мишилцэн инээсээр зүүн хүрээний зүг одсон гой сумья авхаг нээсэл хүрээнээс хөл хүндэрч ирсэн хэмээдэг билээ. Үгийг давхар урлаж үндэс язгуурыг танигдахгүй болтол шагалдаг цуугийн давлгаа нэг л мэтгэд төрсөн нутагт нь хүрэхтэн гой сумья авхан хэвлийдэх өрн богд гэгэний удам гинэ хэмээн амнаас ам дамжин цалгиж байлаа. Нутгийн хангар залуусыг тоож харахгүй хэнцэр бүсгүй гой сумья нэг л мэтгэд нярайлж бомбгар цагаан хүү үлгийдэж авлаа. Туурах тусгаар явахын аз жаргал думбсан 7-8 жилийн эгэл боргил өдрүүд сумья авхан амьдралд гэрэл сүудэр тусгавж гараасан хөтлөх үртэтэн сэтгэл дүүрэн явдаг байлаа. Гой сумьягаас төрсөн ганцхүү самдаг даржин 25-ны нас сүудэр зэрэгцсэн жилдээ зүүн хязгаарт цэрэгт мордоод алгадарм загталчгүй сураг тасарлаа. Гэтэл дайнд уссан сураг дуулдах магна алдсан баяртай 1945 оны намар халагдсан цэргүүдтэй хамт манцүйтэй хүүхэд тавирсан нэгэн бүсгүй ирж сумья авханд 7 хоноод буцахтан сөөсгөр ачхныг үлдээгээд явсан нь уран цэнгэл билээ. Ижи танд өрийн чин үрийг тэрвэрлж орхиод буцъя те. Хэнд ч хэлж болохгүй учир шалтгаанаар харь гүрэн додох үүрэг хүлээсэн бүсгүй заяаг минь өршөөгөөрэй. Минь дамглан эргэн ирэх төөрөг тавилан байвал та хоёртон гүйгүүл адуу шиг давхиад ирнэ гэж хэлээд нулим сунган мордсон ижигийн зэнгэл охин дахиж хараагүй юм. Орой өдөш сэмхэн мэгшиж маршлын зурганы ард нуусан мандчир бурхандан залбирч мөрөгдөг буурал ижинхэн ширгсэн мөмийн үлгэж гарсан ч орсон ч хормойдож өссөн цэнгэл охин эмэг ихэсэн хойш 3 хангар сайхан эрсийн тогоо барьсан ч бүгд л жамын салхинд алга дуулж зуурдын үхэлд зулбогсон болохоор эрх хүнд дахиж ойртохос эмээдэг болсон билээ. Эмэг ихтэн хүрээ хотын нэрд суутай инжан нүдний ур шавхсан уран хатгамлчид зураач урчуудын сэтгэлийн хор үгийн атааг үйлгэж хараалж атах хийлгсэн болохоор үрс хойчсоос нь эрийн тэнгэрд зуларсан гинлээ хэмээн учир мэдих настачуудын мэдэмхий үг уран цэнгэлд дам дамжин сонсогддогч зовлонд хатаагдсан бүсгүй хайртай эмэг ихтэн гомдож явсангүй.
Миний л урд насны үеийн үр байлгүй хэмээн сэтгэлдээ гонигтай явдаг билээ. Нийгэм журам байгуулах их ажил ундарсан социалист нийгмийн оргил үе. 70-аад оны дундуур хол нутгаас сөлгөдөж ирсэн 40-од насны хижээлдүүхэн эрийнх уран цэнгэлийнхтэй айлсв. Айлсах чи бахав. Дөрвөн хамтаа отрын гэрийн тамтагт нөмөргөх төмөн нөхөөстэй дээвэр туурга хөвөнтэй ногоон өмөдөд самц хоёр ноосн цээжвч ганц бодол дүнсэн тамхитай модон хайрцаг буулгасан эрийг дөхүүлж ирсэн шуудангийн тэрэгний жолооч. За уран цэнгэл авхаа минь. Нутаг аятаа юу? За энэ хүн бол боос манай нутагт ажил хөдөлмөр хийж социалист ёсоор хүмүүжих үүрэг тушаалтаа ирсэн хол нутгийн хүн юм гэлээ. Танаахтай айлсаж буулга гэж намын үрийн дарга нүндэн буулгасан гэж хэлэхэд нөгөө ирэн шөвг шиг хурцхаар нүдэнд доогтой инээд цорсхийгээд унтарлаа. Энэ өдрөөс хойш ажин түжин ноёлсон нутагт бүрдийч харагдах хоёр жаахан гэрийн тооноор аргалын шингэн цэнхэр утаас суунаглаж байдаг боллоо. Нэгдлийн хэдэн тэмээ 500 тонн услах гэж өнжөөд хагас өртөө зам туулдаг уран цэнгэлд хань бараа болж хөгшин атунан өг дуугүй дагаж явдаг сод намыг орой бүр дуудаж хоол идүүлнэ. Та оройдон манайд орж аяг хоол идчихвэ. Би таныг манж цаваа зоогл гэж хэлэх санаатай гарчгүй их төвхтэй юм гэж өглөх уран цэнгэл орой үдэш лааны гэрэл суусаар хөгцөнгөр дайланбар дээл оёж содномд өглөө. Нэг их баярлсан янзтай инэмсгэлсэн содномын харц удаж төдлөгөө номхорч их л гунигтай дуугаар дэмидээ дөөмөн. Ах нь хавдсан орцсон болгоно хөөдж явдаг дөрөө муутай хүн. Миний дүү өөрийнхөө хамаатан саданд хэдэн төгрөгөөр борлуулчихгүй юу дөө. Айгуул чивэд хоёрыг хааны газараас дурандаа сууж очих мэднэ. Гэд хөлсөн арчин шаазан аягтай хоолон халбагдаж байлаа. Өө зайлуул тийм учиртай юм уу? Таныг надаас үргэж босгаад явхаар чинь амилсан шулуумны хорол дөртгөөс имэж нүд буруулан айж ирээлээд явна даа гэж боддог байлаа. Гэт тостос нээсэн цэнгэл шүүр салдан сууснаа. Дүүн яах вэ? Зовлон дунд борцлогдсон хүн 3 жирийн толгой залгисан нүгэлтийн болохоор айсаахалт бүхэл эрэл сурал тавьсан явуулын хүн ч ойртдоггүй. Гэд нулимсан арчлаа. Хац нүгэлсэд байх юу байхавд? Үхэдгүй ам, өтөлдгүй мал байгаа биш. Ахан цагтаан төгш эстер содулсан эрдэмтэн багш гэж бие тон толгой гэдгэр явлаа. Амдын үгэнд хууртаж амьдрал өхлийн тухай дэмий үг чалчснаас болж үйл заяаны өрг буруутаж гал голомтон хөмрүүлсэн эсэргүн байгаамда. Гарав жарвч хамттан явж нэг ангид 5 жил суралцсан оюутан насны ганц найз минь намайг тагнаж алтан хошуу зөөсөр сансандаа хүрсэн. Одоо эхнэрийн минь тэврээд элэгвэтэн сайн сайхан яваа болохоор гондож чаддаггүй юм. Эсэргүүний гэр бүлгээд нүдэнд орсон хог шүдэнд хавчуулагдсан мах шиг ад үзэгдэх зовлонгоос эхнэрийн минь хэлтэрүүлсэн хүн. Гэд шүүхэртэл санаа алдав. Та над дээлийн өмс ирээлэх хэрэггүй. Орой өдөш өвдөг тогчин жиндэхгүй. Олны үг онож ирэвэл намайг заагаад өгчихгүй юу? Ер нь намайг хинхэлж нохоохын саах үлээ цус. Харин гэд үгэн залгин удаан суусан цэнгэл. Харин сэтгэлийн чинь мухар тайц нормлаад байвал зүгээр л орчихорой. Би ихэд далд хийчихье гэж үгээ хацлан хэлв. Ах нь төвдөж хүн. Төвдгөлээр мэрэгсэн гэхүүдээ. Түүх судар тэмтэрж өвгдээдсэнхэн цадиг хуучиг уншиж суудаг жаргалтай хүү явлаа. Дараа нь шоронд хатаж 8 жил засаг хоол гоочилж явлаа. Одоо л эрхчлөөт амьдралын тухай бодохдоо болов. Чиний ойж гисэн энэ сайхан дээлийг өмснөө. Ийм сайхан дээл өмсөлгүй удаж дэм-дэmäндэн амьдрчил явъя дээ. Нэг л өдөр танай нутгаас хөөгд явуулах байлгүй. Тэр болтол эрхэм дүү чамд хал болгүйхэн амьдрч явъя дээ. Гэхэд цэнгэлийн толгойд нэгэн сонирхон бодолд зурсхийлээ. Содномгой та нэг төвд бичиг уншаад өгөөрэй. Аавын маань эцэг болов гэж таамагладаг нэгэн лам олон жилийн дараа миний буурал ижид ирүүлсэн загтал юм. Гэд авдран ухсаар хадганд боосон их л хуучирч муудсан муутуу цаасан дээр биерээр татлахсан төвд үсэгтэй бичиг гаргаж өглөө. Буйнаа нэм төвд үсгээр галглиж Монгол дуудлагаар бичсэн загтал байна шүү дээ. Ижилгүй сайхан бичиг үсэгтэй хүн байжээ. Эр хүний зовлонч үл барагдах юм да.
Чиний эмэг эхийг хайж бүтэн 20 жил сураг ажиг тавьж явсан бол та юм. Арайхийн сураг гаргах үед цаг цөвтөж төр хатуурхсан болохоор чиний төргийг бодолцож энэ зурвсыг бичсэн бол та юм аа. Гэд мөнөөх цагтлыг дуудаж суух үед төвд үсгийн тэг далдугийн утга жигтэйхэн танил санагдаад хамаг биеийнхэн шар ус босох шиг боллоо. Он цагийн тоосон дунд бүдгэрсэн 1933 оны хадуу жилийн хавар бичиж үлдээсэн захидлын эзэн Данжин хэмээх номжиг гівшин гарын тэгтээ энэ зурвсыг яг л өөрөө бичиж суусан мэт этгээд совин эсэргүүн содномын сэтгэлд зүн анирдан чимээлж байлаа.